Ер нь бол Ердийн үед одоо Улаанбаатар хот маань өдөртөө 950-аас 1200 тонн одоо шатхуун хэрэгэлдэг. За одоогийн байдлаар бол бид нэр одоо өдөрт 1800 тонныг нийлүүлээд ерөөсөө энэ очирдлалт одоо дугаарлалт бол ерөөсөө татрахгүй юм байдалтай байгаад байгаа. Тэгэхээр хэдэн зүйлүүд байна. Нэгдүгээрт бол Оросын холбооны улс буюу манай одоо нийт хэрэглээний 92%-ийг дангаараа хангадаг. Одоо бидний импортлдог энэ одоо хойд төршит маань дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад одоогийн байдлаар 22 нефть боловсруулах үйлдвэр одоо цогцлолтод өртсөн, одоо эвдэрч гэмтсэн гэсэн ийм одоо мэдээллүүд биднэрт байна. Энэ нь одоо нийт одоо улсын одоо хүчин чадлын бараг 30-40% нь одоо доголдолд орсон байна гэсэн ийм одоо зарим их сурвалжийн мэдээлэлүүд байгаад байгаа. Тэгээ Орос улбооны улсын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Орос улбооны улсын засгийн газраас он дуустал АИ-92 бензин дээр хязгаарлалт тавьсан. Монгол улсын хувьд бол одоо засгийн газар хоорондын хилцээртэй бас хямд нөхцлөөр бензин авах гэрээтэй байдаг учраас энэ гэрээнийхээ дагуу бид үндсэндээ одоо 10 сард 58 мянган тонн АИ-92 бензинийг зөвхөн Роснефть компаниас за үлдсэн хэсгийг нь бол бид одоо Газпром болон за Бүгднамт Хятад улсаас авахаар ингэж одоо гэрээ хэлцлүүдээ хийгээд ингээд гүйцэтгэл нь хийгдээд явж байна. За бидний гол нийлүүлэлтийг хангадаг аж ахуй нэгж болох Ангарскийн одоо нефть боловсруулах үйлдвэрийн одоо жил болго явагддаг ээлжид засвар явагдаад сая 10 сарын 15-ны өдөр дууссан. За 15-ны өдөр дусснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэж хэмжээгүй байгаа учраас бидний нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хэмжээ бас багасаад байгаа. За энэ асуудлаар бол Монгол Улсын ерөнхий сайд, Оросын холбооны улсын ерөнхий сайдтай одоо бас холбогдож байна. За миний хувьд бол бас Оросын холбооны улсын эрчим хүчний яам болон за та холбогдож байна. За шадар сайд бол одоо засгийн газар хоорондын комиссийн хүрээнд за байгалийн нөөцийн сайттай холбогдоод энэ асуудлуудаар анхаарал тавьж өгөөч гэдэг одоо тээвэрлэлттэй холбоотой асуудлууд дээр нийлүүлэлтийг одоо гэрээнийхээ дагуу биелүүлж өгөөч гэдэг асуудал бол тавьж байгаа. За одоогийн байдлаар бол одоо бидний нефтийн одоо бүтээгдэхүүн төр дундаа 92 бензиний бол нийлүүлэлт одоо Ердийн хэрэглээний түвшиндээ бол байгаад байгаа юм. Гол нь одоо олон нийт маань одоо уриалахад сандарч твэдлэггүй. За бас одоо банка бүтэн дүүргээд илгүй яг авдаг хэмжээгээрээ ингээд одоо аваад яваач гэж одоо уриалмаар байгаа юм. Гол асуудал юун дээр байгаад байгаа вэ гэхээр өдөртөө нэг 20-30 литр бензин авдаг. Тэгээд одоо өдрийнхөө ажлыг залгуулад явдаг байсан бол одоо шууд банкад дүүргээд 40, 50, 60 литрээр нь 100 литрээр нь ингээд дүүргээд байгаа учраас хэрэглээ 2 дахин өсчөөд байгаа юм. За бид бол үндсэндээ бараг 2000 тонн, 2000 гаруй тонныг одоо Улаанбаатарт нийлүүлээд байхад л одоо хогс хорогдоод алгуулчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо одоогийн байдлаар бол Улаанбаатар хотод хязгаарлалт бол бага хэмжээгээр хийгдэж байна. За орон нутгад бол хязгаарлалттай олгогдож байгаа. Ард иргэд маань бас 50 амгалан байж одоо ингээд хэвийн хэмжээндээ хэрэглээд явах юм бол одоо бас байдал нөхцөл тогтворчхоор байна. За Бүгднамт Хятад ард улсаас бид нэг жил сарда 3000 гаруй тонн Евро 5 стандартын одоо бензинийг авдаг АИ-92 бензинийг. За энэ сард бол бид 7000-ыг захиалсан. Гэвч одоо энэ маань одоо үндсэндээ бас хүлцэхгүй талдаа энэ одоо энэ шокноос болж хүлцэхгүй талдаа орж байгаа учраас бид 14000 тонныг авахаар одоо гэрээ хэлцлээ гээд манай яам болон аж ахуй нэгжүүд Бүгднамт Хятад улсад ажиллаж байна. За өчигдөр бол Оросын Бүгднамт Хятад улсын элчин сайттай бол уулзаж тээвэр логистик болон худалдах асуудлууд дээр одоо Петро Чайна компанитай хэлцэл хийх тал дээр дэмжлэг өрн одоо үзүүлнэ гэдгийг илэрхийлсэн.